сайн байцгаана уу? За өнөөдөр бүгдээрээ emotional eating за бас stress eating гэж нэрлэдэг энэ зүйлийн талаар ярилцсанаа. За тэгэхээр сэтгэл хөдлөлийнхөө хариуд эерэг сэтгэл хөдлөл бий болгохын төлөө хооллож байгааг emotional eating гэж нэрлэдэг. Ихэнх хүмүүс одоо энэ үйлдэлүүдийг хийж идэг. За бидний бие махбод амьд үлдэхийн тулд угаасаа хоол хүнс хэрэгтэй. Бид нэр хоол ч юм уу амттай ямар нэг юм идснээрээ тархинд урамшууллын мэдрэмж үүсээд сэтгэл таатай болж идэг тийм. За ямар нэгэн таагүй юм тохиосон дараа ч юм уу стресстэй үедээ ядарсан үедээ чихэрлэг зүйл ч юм уу тийм нэг шгшглаад эсвэл нэг жижигэн зайрмаг ч юм уу жижигэн чихэр идчихэнгууд сэтгэл санаа хамаагүй өөр болж байгаа мэддэг. Тэгэхээр энэ нөгөө нэг тухайн одоо сэтгэл хөдлөлөөс сөрөг сэтгэл хөдлөлүүд үүсгэж байгаа үндсэн асуудлуудтай тэмцэхийн оронд тухайн үедээ жоох ингээд стараад сайхан мэдрэмж төрүүлцдэг. Тэгээд энэ нь ингээд даамжраад дандаа энэ байдлаар энэ стресстэй хариулт үзүүлээд байх юм бол мэдээж сөрөг үр дагаврууд төрөгдөхий гэсэн үг. Тэгэхээр энэ бол төр зургийн хэрвээ танд стресстэй, төгшүүртэй, уйдгартай ч юм уу те ядарсан гонигтай мэдрэмж төрж ивэл хоол хүнс эдгээр асуудлыг шийдэхгүй. Хэдийгээр хэцүү мөчүүдийг даван туулах арга зам мэд харагдаж байгаа ч гэсэн энэ нь жинхэнэ асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг ойлгох нь хамгийн чухал байдаг байна. За тэгэхээр судалгаанаас бидний одоо нийт эдэлтийн идж байгаа зүйлийн маань 75% нь emotional eating-гээс болж бид нэр идэж байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр бид нэр зөвхөн өлсөндөө биш те бүр ихэнхдээ сэтгэл хөдлөлтөө хариу үйлдэл үзүүлэхийн тулд илүү эрэг сэтгэл хөдлөлтөй болох нь бол идээд байна гэд харж байгаа гэсэн. Яа тэгвэл яг тэр стрессийн даавар төвчлөөс гарч байгаа кортизол маань бид нарыг илүү их тэр амттай, чихэрлэг, тослогтой, замдлагчтай, давслаг бүтээгдэхүүн идэхийг дотроос мөн тэр сэтгэлийг төрүүлж идэг. За тэгэхээр emotional eating буюу ямар нэгэн зүйл сэтгэл хангалуун болохын тулд идээд байгаа. Тэгэхээр бид нэр яг юунд сэтгэл хангалуун болмоор байгаа юм бэ гэдгийг таньж мэдэх нь бас маш их чухал байна. За тэгээд хүмүүс ингээд жингээ хасах, эрүүл байхын тулд дэглэм барьдаг. За хоолтон дээр анхаардаг, идэх юмнуудаа хязгаарлаж эхэлдэг гэртээ. Гэхдээ урт хугацаанд хоолны дэглэм нь барьсны одоо түгээмэл үр дүн нь жоохон турж байгаа буцаж тархалахаараа илүү их тархалаад байдаг тийм. За тэгээд олонд ихэнх дэглэм одоо нөгөө нэг бүтлгүүддэг тийм үр дүнгүй байдгийн шалтгаан нь тэр нөгөө 75% байгаа шүү дээ. Тэр 75% emotional eating нөлөөлж байна гэж үздэг байна. Бидний бие махбод цаанаасаа одоо ямар ч шимт хичээл бодистой хоол хүнс бидэрт хэрэгтэй байгааг одоо зохицуулах төрөлхийн чадвартай гэдэг. Тэгээ за би цадчлаа. За өсөж гин те эсвэл эрүүл байхын тулд би нэг ийм хэмэд хэрэгтэй байна гэдгийг зохицуулахад мэдчихэдэг. Яг энэ зөнгөөрөө буюу өлссөн бол идэх те. Тэгээд тэр нь эрүүл байх, эрүүл хүнс байх. За хоол хүнстэй өөрийнхөө бие махбодтой өөртөөгөө эрэг харилцаатай байгаа тэр хатуудыг журамч юм уу те хооллолтын дэг ёсноос дэглэмээс гадна тэр хоолыг сайн муу гэж ялахгүйгээр яг энэ зөнгөөрөө хооллох юм бол бид нэр илүү одоо төгстой хэмжээндээ те эрүүл биеийн жингийн индекстэй хүрэх. За тэгээд замбраагүй хооллолтоос ангижрах боломжтой. За тэгээд emotionally eating хийж байгаа 4 шинж тэмдэг байдаг. За эхнийх нь болохоор гинт яаралтай ямар нэг мэдмээр санагдах те. Тэр нь бүр ингээд зүгээр ажаад гинт төрнө. Тэнгуудаа тэрийг хурдан биелүүлж яг тэрийг л газ авч идэхгүй бол төгшөөртэй ч юм уу те таагүй байгаад байдаг гэсэн. За хоёрт нь болохоор яг нэг тодорхой юм байх те. За би нэг одоо нэг сайхан шоколад л идчихвэл сайхан болох гэдэг. Эсвэл яг нэг зайрмаг ганцхан зайрмаг гэлч юм уу те. За дараагийнх нь болохоор хит дэд цадцсан байгаад байдаг. Бие махбодороо ингээд цадцсан өсвөлэн биш байдаг. Гэхдээ сэтгэл ханахгүй байгаад байдаг. Тэгээд яг тэр нэг сэтгэл хангалуун дүүрэн гой мэдрэмжийг авч чадахгүйгээр бүр хит их гизээ өвдөл бүр хит цадцлаа идэх. За тэгээд мөн гин буруутай мэдрэмж төрөх. Ямар нэгэн хямрал ч юм уу сэтгэлийн хямрал мэдрэх эзнээсээ болоод гэсэн үг шүү. Тэгээд те ямар нэгэн муухай одоо junk food идэх ч юм уу те эсвэл хитрхийх чихэрлэг юм идэх ч юм уу тэрэндээ дараа нь гимшиж муухай сэтгэл төрөх. За тэгээд хоолны талаар маш их бодох. Их хугацаанд хоол боддог те. Хоолноос хоол идэж байхдаа дараагийн хоолоо боддог ч юм уу те. Яг тэр мэдрэмжүүд шинж тэмдгүүд байдаг байна. За тэгэхээр бүгдээрээ энэ emotional eating-ийг аль болох бага хийхийн тулд нэгдүгээр хамгийн ихний алхам бол яагаад би одоо идэж гинэ гэдгийг анзаарна гэсэн үг тийм. Өөрийгөө тэр идэж байхад нь шүүмжлэх биш зүгээр л сонирхонтой хэрвээ би өснөөсөө
биш те өссөндөө биш зүгээр одоо ингээд идмээр байгаад идж байгаа бол би юу мэдэрч байна вэ? За жишээлбэл би уйдгартай тайван бус байвал ямар нэгэн шинэлэг гоё амт те намайг сэргээх нэг тэр амтыг хайж ин те. За эсвэл би нэг зориггүй ч юм уу те бас нэг уйдгартай мэдэрч төрөх юм бол за нэг шинэ ресторан ч юм уу те шинэ хоол төршөөж үзээч тийм үү. За дээрэс нөгөө нэг аз жаргалтай холбогддог те хоол бол аз жаргал, хоол бол хайр юм ч юм уу те. Магадгүй данд хайр дутагдж байгаад хоол идэж гин үү. Эсвэл аз жаргал дутагдаа тэр мэдрэмжийг авахын тулд хоол идэж гин үү гэдгийг анзаарна те. За бас хүмүүс нөгөө нэг хоол одоо цугларч хоол идэхтэй орой хоол идэх найр наадам ч юм уу. Энийг да нөгөө нэг хүмүүстэй холбогдох хэрэгцээ биднэрт үүсэнгүүт тиймэрхүү цуглаан уулзалтанд явж хоол идэж тэрийг нөхөх гээд байдаг. Тэгэхээр яг тэр хүний мэдрэмжтэй ганцаардлын мэдрэмж надад төрөөд би яг энэ хоолыг идэж гинүү гэдэг ч юм уу. Тэр болгон дээр нь анзаарнаа гэсэн. Тэгээ мөн жишээлбэл ядарч туйлдсан бол яг тэр дүүрэн цадсан мэдрэмж, бүтэн мэдрэмж мэдрэхийн тулд бид нар хоол хүнс ирж хайж идэг. Тэгээд ядарч туйлдаад бас нөгөө ирч хүч авахын тулд тий чихэрлэг юм жижигэн ч гэсэн сахартай юм идчихэр ингээд ирч хүч нэмэгдчихэдэг. Тэгэхээр ядралт бол яг тэр нөгөө нэг emotionally eating гэдэг тий хамгийн том нөлөө үзүүлж идэг. Бас ууртай байгаа бол тий бухимдсан байгаа бол хүмүүс хурдан иддэг ч юм уу. Эсвэл уураа илэрхийлэхийн тулд ураа дарахын тулд илүү юм шаржигнсан крак гэдэг уурсан юмнууд эсвэл халуун ногоотой юм эсвэл хурц хүнсүүдийг хэрэгэлдэг байхад. Тэгэхээр яг өөрийнхөө идж байгаа байр одоо нөхцөл байдлаас те яг юу идж байгаа, хаана идж байгаа, хинтээ идж байгаа, ямар төрлийн хоол идж байгаас хамаарат өөрийнхөө төр сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг таних нь хамгийн түрүүнд. Бидний алхам буюу бид нэр анзаараад нэрлэлчлээ те. За яг нэг ийм мэдрэмж төрөөд би яг ингэж байгаа юм байна. Ийм мэдэх гээд байгаа юм байна гэж. За заримдаа зүгээр ингэж мэдрээд нэрлэх нь хангалттай байх тохиолдол байдаг. За хоёр дахь алхам бол яг тэр сэтгэл хөдлөлийн асуудлыг сэтгэл хөдлөлийн одоо хөдлөлийг шийдвэрлэдэг тэр замаар шийдвэрлэх тийм. Хэрвээ та уйдж байгаа бол сэтгэл хөдлөх юм ямар нэгэн гоё тийм амттай мэдэж болно зүгээр. Гэхдээ бүр өөрийгөө хорж болохгүй. Гэхдээ энэ нь урт хугацаанд удаандаа миний сэтгэл хөдлөлийн асуудлыг шийдэхгүй юм аа. Өөр арга замаар тийм сэтгэл хөдлөлөө зохицуулах тэр арга замаар би энэ одоо асуудлыг шийдэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг тийм. За уйдж байгаа ч юм уу те сонирхолгүй санагдаж байгаа хэсэг зүр суугаад миний амьдралыг юу илүү сонирхолтой болгож болох уу сэтгэл хөдлөл зорилготой болгож болох уу гэж бодож үзэх юм бол тэр сэтгэл ханамжтай болох үйл ажиллагаанд илүү их цаг гаргана гэсэн. Тэрийг зөв одоо удирдна гэсэн. За нэг тийм ганцаардсан мэдрэмж төрж байгаа бол зарим гэдгийн орон найз руугаа уцаа залгаад ойр зүрийн ярьдаг ч юм уу те. За ядарч байгаа бол бас чихэрлэгийн мэдхийн оронд эрт унтъя гэж боддог ч юм уу те. Гонигтай байвал за тэ би ямар үнцэнтэй вэ? Би энэ дэлхийд тэ замаадгүй хин нэг нь яаж тус болж болох вэ гэдэг юм. Тэр утга учиртай зүйлийг ирж хаана гэсэн үг тэ. За тэгээд зүгээр эсвэл гонигтай байгаа бол тэрийг хүлээн зөвшөөрч болно. За би гонигтай байгаа юм байна тэ. Хэцүү байгаа юм байна. Энэ мэдрэмжийг би хүлээн зөвшөөрье гэдэг ч юм уу тэ. За эсвэл энэ талаараа найзтайгаа ярьж мэдрэмжээ хуваалцаж эсвэл мэдрэмжээ тэмдэглэл хөтөлж болох нь байна. За стресстэй байгаа бол тайвшруулдаг янз бүрийн сунгалтын дасгалууд, амьсгалын дасгалууд хийж болно тийм гэдэг ч юм уу. Тэр стрессээ хоолоор тэр нөгөө нэг дарж мэдрэмжээ дарахын оронд яг тэр тайлахын оронд зөв арга хэмжээ авч сурах нь хамгийн чухал байна. За тэгэхээр нөгөө нэг яаралтай гинт төрөөд байгаа яг одоо идэх гээд байгаа тэр мэдрэмж байна. Тийм удаан бас үргэлжилдэггүй 5 минут ч юм те 3-5 минутын хооронд үргэлжилж байгаа. Яг тэр хугацаанд нь идэхгүй өөр зүйл рүү бид нэр чиглэж болно те. Гадаа гараад жоохон 5 минут алхахдаг ч юм уу. Эсвэл гадаа жоохон суудаг ч юм уу. Дуу сонсдог. Бүр босоод ингээд жижиг хөдөлгөөн бүжиг хийдэг ч юм уу те. Яг тэр мэдрэмжийг яс өөр юм руу чиглүүлчихнэ гэсэн үг. Эсвэл одоо хүмүүстэй чадалдаг ч юм уу. Яг тэр нэг мэдрэмжээ өөрчлөлт байна гэсэн. Эрүүл хооллолцлаасаа бас хид хідэн зөвлөгөөнүүд байдаг. Өөрийнхөө тэр нөгөө нэг дэглэмэж гэдэг юм уу те илүү жоохон сулруулад эрүүл хооллолууд руу чиглүүлэх. Хоёрдугаарх нь мандрин оранж гэдэг юм уу витамин С-тэй хүнс хэрэглэх. Гуравдугаарх нь болохоор илүү нөгөө идж байгаа юмдаа mindful буюу анзаарахтай байх. Яг ингээд дэлгүүрээс жижигхэн худалдаа авалт ч юм уу те снэк авах гэж байхдаа яг тэрийг өөрийгөө анзаараад зогсооно гэсэн үг те. Дөрөвт нь болохоор хит их өлсөхгүй байх. Хит өлсөхөөр
өссөн хүн нөгөө ууртай гэдэг шиг те уур хүрээд өсөө зэрэг бүх юм давхцаад нөгөө өсөх мэдрэмж байгаа, сэтгэл зүйн мэдрэмж байгаа тэр хоёрыг одоо дарахын тулд илүү их идэх хэрэгтэй болно гэсэн үг те. Юмнууд байдаг бахны. Бид нэр стрессээ өөр мэдрэмжээр далдлахын оронд тэрийг тайлах арга хэмжээг авч багаар сурнаа гэсэн үг те. За та шудраг байхын тулд мэдээж одоо бид нэр хоол ч юм уу тэг жижигхэн снэк авч идээ сэтгэл зүйг ингээд тухайн үед тайвшруулах нь хамаагүй амархан. Гэхдээ тэр нөгөө сэтгэл хөдлөлийн шийдвэрийг те сэтгэл хөдлөлийн дээр арга хэмжээг авна гэдэг маань биднээс мэдээж ганц снэк авч идэхээс илүү цаг хугацаа, эрч хүч, хүтэн чармаал шаардна гэдгийг ойлгоод өөрөө эхлээд хөлөөншөрч юм бол илүү амархан болно гэсэн үг. Миний хэлсэн шинж тэмдгүүд дээр за тэгээд ойлголтууд дээр дүгнэлт хийгээд өөрийгөө бас анзаараад үзээрэй. За тэгээд бас өгсөн арга замуудыг туршаад үзээрэй. Тэгэхээр emotional eating ер нь би хэрэг хийдэг хүн юм байна. Энэ талаар ямар мэдээлэлтэй байгааг комментаар оруулж өгөөрэй. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. За тэгээд төр зүрийн биш те удаан хугацааны аз жаргалтай мэдрэмжээр өөртөө хөглөөрэй. Амжилт хүсье.